Тэгэхээр шийдвэр гаргалтын зарчмын хувьд өнөөдрийн компаниуд хэн нэг мөнгөтэй нь илүү оролцоотой байдаг бол хэдүүлээ болохоор хэн олон хүний итгэлийг хурааж хариуцаж чадсан нь илүү оролцоотой байна гэдэг. Энэ үгээр ялгаатай. 10-ын л зарчим гэсэн үг. За та яаж оролцох юм бэ хоршоонд? Таны оролцоог хэн хэрхэн яаж үнэлэх вэ? За оролцооны нэг 4 хувилбар байгаа. Та магадгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол бүтээгдэхүүн нийлүүлэх байдлаар оролцож болно. 1. Гэхдээ нэг 3 шалгуур тавигдана. Таны бүтээгдэхүүн дотоодод үйлдвэрлэгдсэн, Монголдо үйлдвэрлэгдсэн байх хэрэгтэй. Байгаль экологид харшлахгүй байх хэрэгтэй. За 3 дугаарт юу лээ? 3 зарчим байгаа. Экологид нөлөө үзүүлэхгүй байх. Монголдо үйлдвэрлэгдсэн байх. Чанартай гэдэг зарчим бол байхгүй байна. Нэг аюул чухал тийм ахартай бүтээгдэхүүн нийлүүлж нэг оролцож болно. 2 дугаарт өөрийнхөө мэдлэг ур чадвар оролцоогоор хөдөлмөр оролцоогоор оролцож болно. Юу чаддгийг тэрүүгээрээ. 3 дугаарт хөрөнгө оруулалт хийж болно мөнгөөр. Компанид жоохон төстэй байна. Тийм. Тэр талыг нь бас авч үзэж байгаа гэсэн үг. Нэг оролцоо мөн. 4 дугаарт одоо тухайн хоршооны гишүүдийн гаргаж ирсэн бүтээсэн тэр бүтээгдэхүүнээс худалдан авах зарчмаар замаар оролцож болно. Одоо биднээс худалдан авалт хийнэ гэдэг чинь өөрөө оролцооны нэг хэлбэр мөн. Тэр энэ 4 оролцоо болгоныг чинь тус бүрд нь үнэлнэ гэсэн үг. Тусдаа одоо үнэлэх нэг юм тусгай журамч гэдэг юм уу? Одоо процессын зохион байгуулалтыг хэдүүлээ одоо цаашдаа ярина. Одоо нэг зарчим нь ямар байх юм те? Хөрөл нь ямар байх юм? За өчигдөр тайжих хурал дээр хөдөлмөр оролцоог хэдүүлээ яаж үнэлэх юм бэ гэдэг юм ерөөдөө гаргаж ирж тавьсан. Энэ шийдвэрлэгдсэн гэж ойлгож байна. За яаж үнэлэх юм бэ гэхээр одоо хэн нэгэн ажил хийлээ, подкаст хийлээ гэж бодоход тэр подкастны үнэлгээг хэн байх юм? Одоо компаниор бол таны цалинг хэн тогтоох юм гэдэг асуудал. Нөгөө үйлдэгч та. Эхнийхэн бол үйлдэгч. За нэгдүгээрт болохоор үйлдэгч буюу хариуцсан эзэн өөрөө. Тэр хүн нэг үнэлгээ тогтооно. Өөрийнхөө цалин өөрөө тогтооно гэсэн үг. Хоёрдугаарт болохоор тухайн үйлдэгчтэй хамтран зүтгэсэн нэг хүн, хамтрагч нэг хүн. Хажуунаас нь юу болоод байна гэдгийг харж байгаа тэр хүн. Гуравдугаарт болохоор тэргүүн үнэлнэ. Тэрүүн одоо мөөгийн үнэлнэ гэсэн үг. Юу? Хоршоо тэгээд садрын клуб гэдэг чинь хоёулаа нэг юм дөрөвч болохоор хоршооны гэсэн тэрүүн. Тийм. Энэ бол ирээдүйд клуб болон хоршооны тэргүүн нэг байх нь зөв юм байна гэж би бодож байгаа. За тэгээд санхүү хариуцсан нэг хүн. Нэг зах зээл талаас нь судалгаа хийдэг ч юм уу те. За 5 дугаарт болохоор тухайн бүтээгдэхүүн одоо ажлын үр дүнг хүртэж байгаа хэрэглэгч энгийн нэг хүн. Клуб дотроосоо энгийн нэг гишүүн. Энэ ажил дээр ерөөсөө оролцоогүй, тэргүүнч биш, санхүүгийн хүнч биш. Зүгээр л хараад өөрийнхөө сэтгэлдлийг үнэлж байгаад үнэлгээ өгнө гэсэн үг. Жишээлбэл би клубт подкаст хийх гэж бодсон шүү дээ. Тэгэхээр би подкаста эхний зөв дуулдаг шин өөрөө үнэлнэ. Би тэрийг нэг подкастыг нэг дүүрхөр нэг подкаст тэмцээнад нэг дүүрх гэдэг. За. Энэ бол миний хэсэг шүү. За тийм. Тэгэхээр хамтарч үзэж чи хамтарч. За би 2 дүүргээр үнэлж байна. Төгрөгөөр хойлоо ярив ч юм уу. Тэгээ нэг дүүрэг чинь 100,000 төгрөг байна шүү дээ. 100k. За тийм.
200k гэсэн үг. тэргүүн ярьж. За тэргүүн 50,000. 0.5 төгрөг. 5,000. За санхүүн 1. Санхүүн 1 та 1 төгрөг. За 1 гэж. За хэрэглэгч нь За хэрэглэгч нь таалагдсан багтай. за тий. 0.1 төгрөг. Тэр тэрсэн нийлээд. За энэ 5 үнэлгээний дунджаар тухайн одоо ажлын үнэлгээ тодорхойлогдно гэсэн үг. 3.5, 4.5, 4.6 гэсэн. 4.6-г 5 тоон гэсэн үг. 0.9 гэсэн үг. Нийтдээ нэг подкаст 0.9 төгрөг буюу 90,000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн үг. 90,000. Тэгээд нэг тогтсон байхад Тий. цаашдаа бол нэг хөтлөх үйлчлээ. Тий. Одоо ингээд чи нэг подкаст хийгээд 90,000 болчин тий. Одоо дараагийн подкаст дахиад нэг подкаст хийх юм бол тэн дээр нь дахиж үнэлгээ явагдахгүй. Гагцхүү зүгээр дотор нь одоо өмнөх подкаст нь нэг 1000 үзэлттэй байж болно тий. Одоо энэ маань өөрөө нэг 1000 үзэлтээс дооших үзэлттэй байх юм бол 90k гэж байгаа байхгүй. Тэгээд 1000-аас одоо 10,000 ч гэдэг юм уу тий. 1000-аас 10,000 байх юм бол магадгүй 150 гэдгээ дахиад нэг үнэлээл. Тэгээд нэг юм жижигтэй хувьсамтгай нэг юм тариф гарчна гэсэн үг. 1000-аас дооших юм бол 90,000 1000-аас 5,000 байх юм бол одоо магадгүй 150 5,000-аас дээш байх юм бол ингээ 200 ч гэдэг юм уу тий. Тэгэл энэ маань ингээ жишг байдлаар тогтчихно гэсэн үг.